Гарны дарга гишүүд, эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлийн гишүүд яамныханд энэ өдрийн мэндийг айлтгая. За хоёр тодорхой зөвлөл асуулт нэг тодруулга байна. Сая яг нөгөө тайлангаа та бүхэн танилцуул хоёр дүгнэлт хийж штэ. Энэ эрүүл мэндийн даатгалын сан бол үндсэндээ уг эрсдлийн сан боловч өөрөө эрсдэлд орцсон. Тэгэд энийг эрсдлээс нь гаргахын тулд бид эрүүл мэндийн даатгалын тухай хуулиа бол өөрчлөхөөс аргагүй. Өөрөөр энийг оновчлох ёстой гэдэг ийм дүгнэлт хийж байна л да. Тэгэхээр миний асуудал бол эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлийн гишүүдээс сайдаас бол биш шүү гэж байна. Та бүхэн мэрэгжлийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа улсууд учраас яг одоо энэ эрүүл мэндийн даатгалын удирдлага зохион байгуулалт үйл ажиллагааг боловсрол оновчлох чиглэлээр, боловсронгуй болох чиглэлээр хуулинд яг ямар өөрчлөлт хийхээр одоо шаардлагатай гэж одоо ойлгож байгаа юм бэ? Тэрийг та бүхэн бидэнд хэлээд гэж тэгжээж одоо цаашаа явах юм гэж. Хоёр дахь зүйл сая Эрдэнэт гишүүн гэсэн ярьж байна л да. Энэ нэг төрөөс хариуцдаг шимтгэлийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төрөөс хариуцдаг тодорхой нийгмийн бүлгүүд байна. Тэр хүүхэд, ахмад насны за одоо жирэмсэн эхчүүд гэдэг ч юм уу. Гэхдээ энэ бол эрүүл мэндийн үүсгэх талаас нь бол хамгийн одоо эрсдэлтэй бүлэг шүү дээ бас. Тэгэд авч байгаа үүсгэний хөндөр мөртлөө өгж байгаа шимтгэл нь бага байна гэсэн одоо ийм зүйлийг та бүхэн яг энэ удаагийнхаа тайлан дээр хоёр дүгнэлт болгочих. Их зөв. Эндээс бол 500 тэрбумын бас асуудал гарчаад байна гэдгийг ч гэсэн бид нэр ярьж байна. Хэрвээ энэ шимтгэлийг одоо чинь нэмэгдүүлэх ёстой бол төрөөс хариуцах шимтгэлийг хідээр нэмэгдүүлэх ёстой гэдэг ийм одоо эсвэл ёстой биш л да. Яг ямар нэгэн байдлаар тооцоол бол тэрийг та бүхэн бас хариулаач гэж байна. Энэ дээр та бүхэн бол ярьж байгаа бах. Одоо зөвлөл дээр угаасаа ирдэг юм чинь. Гурав дахь миний одоо зүгээр тайлбар бол би Чимүрэн сайдаас зориуд асууж байгаа юм. Чимүрэн сайд бол энэ даатгалын тогтолцоотой холбоотой гол үндсэн асуудлын нэг бол хяналт нь өөрөө сайн ажиллаагүй маа гэж байна л да. Өөрөлд тэндээс бол гүйцэтгэлээс хангуулалт авдаг. Гэхдээ энэ гүйцэтгэлээс хангуулалт өгөхдөө хяналт нь бол асуудал орсон юм а гэдэг. Тэр хяналттай холбоотой асуудлыг тэгэхээр одоо цаашдаа хуулинд оруулах өөрчлөлтөөр оруулж ирэх гээд байна уу? Эсвэл энэ бол төрийн захиргааны төв байгууллага цаашлаад одоо эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын өөрийнх нь чиглэлүүрэг шүү дээ. Тэр чиглэлүүргээр энийг одоо хэрэгжүүлж болохоор байгаа юу? Аль нь одоо зөв юм бэ? Алигээр нь та бүхэн хийхээр бас төлөвлөж байгаа гэсэн ийм хоёр асуулт байна. Баярлалаа. За хариултыг Чимүрэн сайдаас эхлэх үү? Чимүрэн сайд. За тэгэхээр бид 21 он, 22, 23, 24, 25 он гэдэг бас нэлээдгүй жилийг өнгөрөөсөн. За энэ хугацаанд бол одоо эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд гарсан өөрчлөлт нэлээдгүй бас өөрийнхөө бас одоо хувь нэмрээ оруулж ажиллаж чадсан. Бас бүрч одоо муу байсан гэж бол хэлэхгүй. Тэгэхээр нөгөө сангийн тэнцэл гэдэг зүйл бол үнэхээр одоо ерөөсө биелэхгүй алдагдж байгаа. Тэгэхээр энэ тэнцлийг бүрдүүлэх зүйл бол ерөөсөө энэ хуулиараа зас залруулах зүйл байна. Тухайлах юм бол ажил хийж байгаа иргэн хувьяасаа өөрөөсөө цалингаасаа 2%-ийг ажил олгогч нь 2 гэд нийтдээ 4%-ийг бүрдүүлжээж энэ даатгалын санд татвараа төлж байгаа. Хоримтлаа бүрдүүлж байгаа. За тэгтэл бид одоо төр дааж байгаа шимтгэлийн төлж байгаа иргэдийнх болохоор дөнгөж ердөө саяхан л одоо 2% дээр очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуулиар нь бүр 4% гэдгийг л оруулж өгөхөд энэ бол нэлээд тийм шудраг зөв зарчимлуу орчно. За юуны төрөөс дааж байгаа тусламж үйлчилгээтэй ярихад бол тусламж үйлчилгээний гарсан зардал гүйцэтгэл хоёр хоорондоо бас барьдаг л байх хэрэгтэй. Төр даана гэж хэлчихэд за та нар эмчлээд байгаараа тэр тусламж үйлчилгээг чинь би төлөе шүү гэж хэлж байгаа шүү дээ. Тийм учраас энэ бас одоо тогтолцоо өөрөө их тийм шудраг байх хэрэгтэй. Тэгэхээр гүйцэтгэл өөрөө бодиттой байхын тулд нөгөө таны сая хэлдэг хяналтын тогтолцоо өөрөө найдвартай байх хэрэгтэй. Энэ гүйцэтгэл бодиттой ийм одоо 900 тэрбум төгрөг гарсан шүү. Энэ яг бодиттой шүү гэдгийг л одоо ямар ч эргэлзээгүй эдгийг хийхин тулд хяналтын тогтолцоо өөрөө хэрэгтэй. Сая би түрүү хэлдэг эрүүл мэндийн яам өөрийнхөө харьяанд даатгалын санг байлгана гэдэг маань өөрөө нэг гараараа худалдаа аваад нөгөө гараараа одоо худалдаад байгаа л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм тогтолцоо бол болохгүй, тустай байх. Тэрнтэй адилхан хяналтын тогтолцоос бие даасан хяналтын тогтолцоо бол байдаг юм байна. Жишээлбэл бүгд найрамд Солонгос улсад бол одоо тустай хяналтын тогтолцоо байдаг. Тухайн хяналтын тогтолцоогоор гүйцэтгэлээ баталгаажуулж тэр нь одоо бодиттой болсон гэдгээ баталгаажуулж тэгээд санхүүжилтаа авдаг ийм тогтолцоо. Тэгэхээр бид одоо гүйцэтгэлийг хяндаг энэ тогтолцоог одоо тусад нь гаргах ийм бас нэг хуулийн
заалт бас хэрэгтэй байгаа. Тэгээд энэ дээр би түрүү хэлдэг нөгөө 8 зорилт 30 үйл ажиллагаа гэдэг дотор энэ одоо нэг бие даасан том сэдв байгаа. Энийг одоо яаж хийх нь зүйтэй вэ гэдгээ одоо боловсруулад тэгээд үүнийг одоо мэргэжлийн байнгын хороодороо бас оруулж тэгээд болвол одоо энэ хууль өргөн барьсан байгаа шүү дээ зарим гишүүд. Тэр хуультай холбоотой энэ зүйлүүд бас яригдаж хөндөгдөх байх гэж бодож байгаа. За хариулт болсон уу? Дахиад зөвлөлийн гишүүдээс асуусан асуулт. Микрофон хэдв? Хэн хариулсан? Микрофон 3. Нэрээ хэлээрэй та. 1. За эрүүл мэндийн дадлага үндэсний зөвлөлийн гишүүн Алтуйг за Сулбар гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн дадлага үндэсний зөвлөлийн энэ тогтолцооныг одоо шинжлэх асуудал бол эрүүл мэндийн дадлага үндэсний зөвлөлөөр бол удаадараа бас бид нэр одоо өмнөх сайдын хөвжчдэр за шинэ сайдын хөвжсөн ярьж байгаа. Ялангуяа энэ тогтолцооны шинжилгээ хүрээнд бол сая одоо Чимбүрэн сайд хэллээ. Нэг гараараа төсөв зарцуулдаг, нэг гараараа төсөв баталдаг нэг ийм асуудал байгаа. За тогтолцоог боловсронгуулахын тулд бол өнгөрсөн одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл заалтын хүрээнд бол үйл ажиллагаа явуулж ирсэн. За өнгөрсөн онд улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2 чажлын хэсгүүдэд бас тодорхой төлөөллүүд маань орж ажилласан. Энэ тогтолцоог сайжруулахлаар ямар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэж. За энэ дээр бол өнгөрсөн жил бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс бол энэ бол шадар сайдын хүрээнд эрхлэх асуудлын хүрээнд бол эрүүл мэндийн Микрофон 3-ыг нээ. Гүйцэж хариулъя. явуулж бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах нь зүйтэй байна гэдэг асуудал төр бол үндэсний зөвлөлөөр л удаадараа яригдсан. За хоёр дахь асуудал төр төрөөс хариуцах тусламж үйлчлэгээний асуудал болон төрөөс шимтгэлийн хариуцж байгаа иргэдийн хоёр үндсэн хоёр тусдаа асуудал байгаа юм. Энэ дээр 2024 онд ихэд төр шимтгэлийг нь хариуцсан төлдөг даатгуулагч бол даатгуулагчдын нийт эзлэх хувьд харьцуулж үзэхэд бол 70%. За шимтгэлийн орлогод эзлэх хувь нь бол 27, зардал талдаа бол 77.2% байна. Шимтгэлийн хариуцах. За нөгөө талдаа энэ төр хариуцах тусламж үйлчлэгээ гэж бас байгаа. Ялангуяа эмзэг иргэдэд хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. Энэтэй холбоотойгоор жил болгон энэ чөлөөлтийн дүн бол нэмэгдэж байгаа. Давхар. Хоёр дахь нь шимтгэлийн хувь хэмжээ маань одоо яг өнөөдөр ажил хөдөлмөр эхэлж байгаа ажил олгогч 2%, даатгалагч 2% гэдгээ та адилхан яг тийм тогтолцоогоор явахгүй 2%-аар явж байгаа. Дээр нь дахиад төр За 1 минут дахиад гүцэй. Микрофон 3. төр хариуцах тусламж үйлчлэгээн дээр дахиж нөгөө яаралтай дээр нь яраа жирэмсэн хавдар гих мэтлэн энэ тусламж үйлчлэгээнүүдээр төр хариуцах үйлчлэгээнүүд маань өөрөө бас энэ зардлын гүйцэтгэлийн 2024 оны байдлаар 550 орчим тэрбум төгрөгөд гарчаад байгаа учраас энэ тогтолцоог бол зайлшгүй одоо авч үзэх шаардлагатай байгаа. Улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2 ажлын хэсэг дээр бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд 2024 оны 10 болон 11-р саруудад гэсэн одоо хилцүүлгүүд дээр энэ асуудлыг бол тавьсан баг. Ингэж нэг талтаа одоо төрөөс хариуцах тусламж үйлчлэгээний орлогыг зардалтай нь дүүцүүлэх замаар одоо бас нөгөө талдаа энэ сангийн тэнцлийг авч үзэх зайлшгүй шаардлага урган гараад байгаа. За Зулбар гишүүн тодруулна. Зулбар гишүүн. За Алтуй гишүүнээ одоо бид их юм хоёр талаас их зөв юм ярьж эхэлж байгаа юм билүү гэж ойлголоо. Тэгэхээр би ингэж ойлголоо. Бид ингэж ойлголоо шүү. Цаашдаа хуулийн өөрчлөлтөр бол эрүүл мэндийн сайд бол энэ мэрэгжлийн удирдлага хэрэгжүүлдэг эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн дарга байхгүй гэдэг ийм шин тогтолцоор орно гэж ойлголоо. Нэгдүгээрт энэ зөв гэж байгаа юм. Би одоо хариултаа зориуд авахын тулд дараа нь хууль ингэж орж ирэх юм байна шүү гэж. Хоёр дахь зүйл бол тэр хяналттай холбоотой за яг хөө тэр үүршгээтэй холбоотой зүйлүүд байх юм байна. Гол юм бол тэр төрөөс одоо шинэ үүршгийг нь хариуцж байгаа зүйл дээр тэрнээс гадна шимжлэгийг хариуцж байгаа нийгмийн бүлгүүд дээр шинэ төрлийн одоо шинэ шимтгэлийн хувь эсвэл одоо ямар нэгэн одоо шинэ зохион байгуулалт орж ирэх юм байна гэж бодлоо зөв. За микрофон 3 хариул. Зулбар гишүүнээс тавьж байгаа асуудал зөв үү? За хариулт болсон Зулбар гишүүн. Зулбар гишүүн. Хариулт болсон уу? За баярлалаа.